кино зохиолч Чалчаа Саан, продюсер Таашир Баяр Жаргал, найруулагч Дэлгэр Баяр, мөрч олон ангит уран сайхны кино. Одоо ингээд 12/8 12-оос үүдсэн гоо. За. Алын гэсэн кино нэгсэн манай продюсер тэгээд одоо алах гал явж байна. Оюуны отог дээр ирээд мотороо дуурахаар бүгдээрээ цугласан байна. Групп бас хоорондоо танилцаж амжааг байгаа. Яг одоо танилцж байгаа. Бүгдээрээ энэ сайхан киноныхаа ард уран бүтээл сэтгэлгээгээр хандаж жаргаж ажиллаарай гэж хүсье. Хамгийн гол аливаа нэг асуудал харилцаанаас үүсдэг. Тийм болохоор бүгдээрээ харилцаан дээр анхаарал асуудлыг дор доороо шийдээд явчихад ямарваа нэгэн саад бэрхшээл учрахгүй гэдэг итгэлтэй. Тэгэд биентэйгээ дотн сайхан нөхөрлөөрөө найзуудаагаараа. За бүгдээрээ продюсер маань хэллээ. Бүгдээрээ бол мэрэгжлийн уран бүтээлчд байгаа. Тэгэхээр насны хувьд бол бидний дийлэнх маань гоё залуучууд байна. Нэг бол залуунаас тэгээд эрч хүч чин сэтгэлээр бид нар энэ киног бол давж гарах хэрэгтэй. Хоёрдугаар тэлхэм гэх юм бол манай залуучууд маань одоо дунд үеийн эд үеийн яг энэ уран бүтээлч жүжигчид эднээсээ суралцах энд бол бас юм суралцах ажиллагаа бас их өрнөөсөө гэж бодож байна. Ягаад гэвэл хүний амьдрал одоо уран бүтээлчийн амьдрал бол ганцхан киногоор зогсохгүй. Цаашдаа Монголын кинонд бас том хөрөнгө оруулалт болсон ийм сургалт лабораторийн ажил явагдсан ийм уран бүтээл байгаасаа билээ гэж бодож байна. Тэгээд байгаль хангаа дэлхийн маань бол биднийг ивээх бах итгэж байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Бүгдээрээ гоё сэтгэлээрээ зүтгэлээрээ энэ киноны ард гарцгаая. Нэг хүн өөрийнхөө ажлыг 100% хийсэн байх юм бол багийн ажил тэр чигээрээ урагшаа бас агцтай явж идэг ийм онцлогтой. Тийм болохоор бүгдээрээ дор бүрнээ хичээцгээе. Тэгээ сайхан киног хамтдаа бүтээцгээе. Мотор! Бэг. Мөрч олон ангид уран сайхны кино найруулагч Дэлгэр Баяр зураглаач Хатанбаатар инх бандал 2024 оны 9 сарын 11 анги 1 сценийг 1-1 нэг хэсэг гэртээ суух хэрэгтэй үе гарлаа. Одоо зүгээр сууж болохгүй юм чинь. Би болохоор өөрөө тийм детектив гэдэг юм санагдав. Манай тэр талаар арай цөөхөн кино хийх юм болов уу гэж бодоод 2-3 юм бичиж үзэх юмсан гэж бодож явсаал. Анаа аавын талдынх юм. Нэг монд хүн байсан юм аа, лам хүн байсан юм лээ. Одоо кинон дээр мань гараад байгаа. Засагт хаан Эрдмэнгийн хошууны одоо дамдын мандар гол төр дамдын мандar гэдэг байгаа шүү дээ. Яг тэр нутгийн хүн байхгүй сутаа бол юм бэлт. Одоо дарвын нэр сутаа бол хоёрын дунд ингэ явж байдаг. Зүгээр нэг юм санаа байсан юм маань ингээл тэр удмынхаа тэр монд хүнийг оруулаад ирүүлгээл ингэсэн. Тэгэнгүүт нөгөөх нь он сарн ингээл 11 он хавцаа болоод ирвэл тэр их цойны босдог хэвтэй холбоод ирвэл гэсэн юм ингээд нэг битгэд юм чинь ингээл баг багаар ингээл цогдоод байсараад ял чинь ийм юм байна шүү дээ. Би одоо ингээд нөгөө дамдингийн дүр маань засагт аймгийн Эрдмэнгийн хошуунаас гэдэг ингээд одоогийн ховдын дарив. Тэндээс ингээд хөдөлж байгаа байхгүй. Тэгсэн чинь ялалт маань яг тэр одоо миний тэр ярьж байгаа тэр газраас ерөөсө баруун хашаа 5-10 км-ийн зайн тэнд өвдөцөд өссөн тийм нөхөр байсан юм байлээ. Бас 2-3 газараар явсан л тэгээд янз бүрийн шалтгаан болоогүй. Тэгээд оронжтой уулзахад чигцэн гоё хүлээж аваад тэгэл тэрнээс ч хойш өчнөө юм боллоо. Тэгээд ямар ч байсан л кино болтгол юм байна. анги 2 сцен 4 1-1 За тэгээд наа чи мэдрэмж хүргээл тэгээд аюулгүй байдлаа ангаал тойроод энэ мэдхэн дээр ирнэ. Энэ бол хүний тухай кино. Хүний он цагт илээж явж байгаа ямар ч байсан ухаан түүний тухай кино. Онцлог нь юу юм бэ гэх юм бол яг Монгол улс тусгаар давтналын өмнөх 300 жилийн одоо дарлал мөлжлөг гэж хууч ярьдаг байсан. Энэ бүхнээс сэрж байж байгаа тэр цаг үеийг гэлбалсан юм л кино. Уран бүтээлчүнд сайн бүтээл байх юм бол санаа зовхгүйгээр продюсерууд маань сонгож аваад хийждэг ингээд ийм айтайхан нөхцөл бүрдчихлээ гэж би бол харж байгаа. Тэгээд энэ таатай үе дээр надад бол Orange Entertainment санал тавьсан. Миний өмнө ажиллаж исэн кинонууд, хийж исэн кинонуудын баг бүрэлдэхүүнийг бодох юм бол хамаагүй өргөн юм том их тийм нүсэр баг ажиллах хэрэгтэй болсон.
хин алуурчин бэ гэдэг юм те. Хин хизээ яаж гэдэг юм 3 асуултанд ерөнхийдөө нэг юм надад бол тодорхойлогдож байгаа юм кино зохиол байсан. Тэ харанхуй ой гэрэл түүлнэ гэдэг бол үнэхээр одоо юм чанга даваа байт юм байлээ. Ямар тогны хүүсэр байхгүй. Тэ модноос өөр өндөр том модноос өөр одоо гэрэл тогтоох юм боломж байхгүй тий. Хангалтлагын үйл харин бид өстой тий миний хүүхд зураг аав гэж байгаа юм шиг. Цас орсон, буцаад нар гарсан, намар болсон, 100 байсан тий. Өстой 4 улиралтай 2 сарын дотор 4 улирлыг батсан, багтаасан харуулсан юм олон кино хийд ирлээ. Болжлог үл гэрээ ингээд сунгаад бид бүхэн маань одоо уран бүтээлчтэй арай албаныхныгаа дулаахан сайхан уран бүтээлээ хийхтэн саадуулахгүйгээр бэлтгэх гэж зорж байна. Тэгээд гэрээ барьцгаая. За биднээсийн үндсэндээ ноёны хотын зураг авалт маань гадаа ахуйтай зураг маань өнөөдрөөс эхэлж байгаа. За тэгээд ямар ч 30-аад унаг барина. Төс садууга ихнээс нь оруулаад унгаа барьж байна. Өглөөний мэнд будганд орлоо. Мөрч хийнэх Олимпик киноны гол дүр Дамдингийн дүр дээр ажиллаж нэг сайхан уран бүтээлийн ярддаг гарлаа. Тэгэхээр ер нь бол мөрч хүн юунд анхаарах ёстой байдгийг, ямар дистаралтай тэр хэргийн учиг зүг тайлахын төлөө явдгийг, юуг бодож тунгаадгийг, зарим тохиолдолд гэрчүүдийг яаж мөргөлдүүлдгийг, яаж нүүрэлдүүлдгийг, тэ зарим тохиолдолд бас яаж өгөөш хайж эргээд тэрнийхээ үр дүнг харддгийг ч гэдэг юм ингээд. Хамгийн түрүүнд би бол мөрч хүнийг бол их ажигч байх ёстой гэж тооцсон л доо. Бусад дүрүүдийн дамжинтай харьцаж байгаа үг текст болгон дээрээс тэр зөрчлийг, тэр учгийг, тэр үнэн худал ярьж байгаа заагийг олох гэж хичээж тоглох ийм шаардлага гарсан л да. Тунгааж тоглох тусам Дамдин гэдэг энэ мөрчийн дүр илүү тодорхой ийм боломжтой юм байна гэдгийг би хамгийн түрүүнд олж харсан. Бусад дүрүүдэд өгөөшөх, зарим тохиолдолд гарцаагүй байдалд оруулах, тулгах, уурлуулах, зарим тохиолдолд ивэлж аргадах гэдэг ингээд маш олон янзаар энэ хэргийн учрыг олох гэж явж байгаа ийм л мөрчийн дүрд тоглолоо. Нүүдэл суудал багтайг суурин сууж авч байгаа учраас бас киноныхон баггүй хувийг энэ бол гүйцэтгэгч нь. Тэгээд бид нар бол сая бол үндсэндээ байгалийнхаа өнгө гоо үзэсгэлэнг дагаж дандаа гадуурх зургнуудаа нүүдлийн чанартай тийм энд очиж нэг олон байрлал байгалийн үзэсгэлэнтэй газрууд дээр цуглаж зураг авч ирсэн. Тэгээд одоо бол бид нар бол дотор зургнууд болон ноёны хотны гадаах зургнуудаа цуглуулж нэг бөө авна. Тэгээд зураг авалтууд их амжилттай сайн явж байна. Уран бүтээлчд маань жигдрээд одоо бүх жүжигчд маань ер нь ороо гараагаа хийгээд эхэлсэн. Их жигдрээд их сайхан л явж байна да. Одоо одохгүй зураг эхлэх гээд байж да. Миний ойгоос олддог сцен явах гэж. Кат за. Өмнөөс нэг дүүжлэгдээд үзсэн болохоор туршлагатай болчихжээ. Гайгүй байна. За багийнханд амжилт тэгээд. Энэ маск жоо хэцүү нэг авчил жаргах гэдэг. Би ингэж байна. Би бүр чамайг ингэж авч салхих гээд байна штэ. Чамайг энэ ноёнтой. Чамайг зовлонгоос ч би салгах гээд байна штэ гэдэг ингээ аргадаад явж хуйлж заа юу. Нэг чинь номер 1 ч өгцөн. Усаа хайлаа. Харин тийм ээ. Амьдралаа хөө ийм сценд орж үзлээ. Яс эвгүй юм байна. Олон түмэн харж байгаа. Хатан бит хоёрын нууцаар мөвчирж байгаа хэсэг хоорондоо бас ойлголцож байгаа тийм хэсгийг авлаа. Тэгэл маш эвгүй л байлаа даа. Одоо гол руу орох гэж байна. Ингээд нүцгэн. Энэ дахиад суучих юм байна.
Мултаа. Бүр үнэхээр би ингээд ташаад байгаа юм чинь бүр ингээд ёо би ерөөсөө мэдрэмжээ ярмаарх байна бүр үнэхээр айж байна то. Тэгтээ гоё дүрс гарсан гэж надад хэлсэн. 4 жилдээ мэргэжлэрээ сурцсан юм чи одоо тэгэл чаднаа гээл чадчихлаа шүү дээ. Туршлага бол багтай. Мэргэжлийн жүжигчин ч гэсэн тэгтээ маш өсөж байна, маш сайн байна. Залууны зориг нь байна тий, зориг. Тэгээ бас залууныг урамшуулах бас ажиллахдаа тийм нөхцөл бас хэрэгтэй байдаг. Тэгээ энэ дээрээс урмаар хүн чинь бол гоё итгэж явдаг учраас миний ер нь бас тактик гэх юм уу. Ажил төрлөө эртхэн дуусгаад авах юм аваад эндээс сэмэрх явцгаа. Тэгэд энэ нэлээд андармартай гэмт хэрэг түүнийг тайлах гэж ирж байгаа мөрч. Тэгээд бас сэжиглэгдэж байгаа олон хүмүүс байгаа тэр нутаг. Тэднийх нь л нэг төлөвлөлтөөр уран бүтээлийн хувьд нэлээд сайхан уран бүтээл нэгдэж байна л гэж ойлгож байна. Тэгэхээр ямар ч гэсэн үзэгчдийг байлдан дагуулах хэмжээний ер нь бол нэлээд сенсац тарих болов уу гэж би бодож байгаа шүү дээ. За сайн байцгаана уу гэд мөрч олон анги дуран сайхны кинонд орж ажилласан одоо Монголын хамгийн отхон сую стант тимийнхэн байна. Энэ киноны Данжаатын аллаг гэдэг хэсэгтэр бол одоо 10 хүний бүрэлдэхүүнтэй орж ажилласан байгаа. Энэ уран бүтээл ороход бас очиод бид ч яг хүүнийхээ тоогоор 10 орчим морд бас барьж яг зураг авалтанд зориулж тэгээ мордоо бас морь малнаас унахад өргөхгүй байх, техникнээс өргөхгүй байх хэмжээнд бас очиж сургасан. Ямар ч аюулгүй ажиллагаа талаас эрхэмлж ажилласан, баримталж ажилласан. За өнөөдрийн зураг дуслаа. Баярлалаа. Байгаль дэлхийг бол бид нар яаж чадахгүй. Тэгээд одоо зөв зүгээр байж байгаа л жоохон салхины ирж байгаагаар нэмэгцээр бол одоо тэнгэр ангаа нийлэх хэмжээнд шуураад. За тэгээд бид бүгдийн отох дээр байсан гэр бараа маань ер нь жоохон хийсгтийн шаандаа тэгээд жоо шиврээ бороо хаylсан. Сая гарч жоо хүнд байдал үүсчихэд явж байна да. Хүмүүс их сэрэхээр би гарч ирсэн байна. Бай. За ингээд хамтдаа явж хүмүүс их сэрэцгээе. Сасарсан сайхан өглөө байна. Байгаль дэлхийг биднийг ивэж байна. Канадын юу шиг л гоё юм. Ус даарах юм байхгүй. Сас орох хэрэгтэй байсан. Одоо бид нэг сандраад ах юм байна. Яг настай зургаад бэрхүүлсэн байсан. Тэгээд гоё зураг авах юм да. Даарах цавлаа алга. Үнэхээр гоо сайхан байна. Иргэд байна зоны бид портрет маш сайн дүрсэн боловч үнэхээр маш хэцүү нөхцөлөд үүсч байна. Тэгээд төрсөн байна. Яг үгүй. Нэг их зориулдаг юм. Гэрийнхээ хаалгыг шууд машинаараа дараад хонхгүй бол. Дотор дандаа үнэтэй юмнууд байгаа болохоор найзтайгаа болоод өсдөрөөс. За зургандаа явж гин зам амар халтрага уултгаатай. Гэтэ манай карван явсаар байна. За саундийнхан явж гин. Бүтэн баг шүү дээ. Тэгээ мейкингийнхэн явж гин. Ингээ хоёр баг. Тэгээ зураачийн, гэрлийн, камерын, мейкапын. Манай баг Монгол станд одоо орон тоглогчийн баг маань одоо мөрч кинонд ирсэн байна. Тэгээ одоо өнөөдөр зураг авалтанд орох гээд одоо зургийн талбайгаа харах гээд үзэх гээд ирсэн байж байна. Сайн уу? Цолцог гэдэг Монгол станд холбооны орон тоглогч. Тэгээ энэ кинонд хатны
орон тоглогчийг ихээр ирсэн. Одоо ингээл зэрэгцэж давхиж ингэж орж ирэнгуутлаа ингээл өргөөл урдаа авах юм тийм шүү дээ. Том маань морьтой алдуураад тэр чигээрээ давхицсан. Тэгээд манай хурц очиж хатныг морин дээрээс нь одоо шууд татаж өөрлөгөө авч суулгадаг тийм хэсэг явах гэж байна. Морьноос хангаа хаалаа. Мөртөө гонц юм уу? Яа на зүгтээ зүрээ. Явлаа. Зүг тоглохгүй шүү. За хурц ороорой. Давхаарай, хурц давхаарай. Гой. Найс. Саха. Баг ерөнхийн манай групп маань бол маш мэрэгжлийн төвшөнд бүгд дор бүрнээ маш хариуцлагатай. За тэгээд энэ киноны өөрөө бас цаг хугацааныхаа хувьд их тийм биднээс хол учраас бидэнд бүгдээрэнд нь тийм нэг хариуцлагатай байх, анзаарахтай, мэдрэмжтэй байх юм шаардлага тавигдчихсэн. Одоо өөрийн байгаа наснаасаа нэлээд ахимаг дуу, нас тайвтар нэг юм хүний дүрд тоглосон байгаа. Тэгэхээр бас тэр талаар бас нэг жоохон зан характер явдал суудлаасаа өгсүүлээд энэ дээр бас ажиллах ажиллагаатай байсан. Тунгалаг тамир чинь яг үзэхэд бол би бол энэних чинь тунгалаг тамираас ер нь их иш тутаж хараад байгаа шүү дээ. Всеволод Путовкины Потомик Чингис хаана гэж байгаа байхгүй. Чингис хааны удам гээд яг одоо үзэхэд Бурятын газарлдаг гэсэн байгаа юм л да одоо нэ. Гэхдээ тэнцээ ингээл ахуу маань Монгол ахуу бүгд явчихаа. Ер нь тэгээд анчин манчин энгийн айлууд бол ер нь тэгэл бор навсгар гэрт. Юу бол хамгийн гол нь аваад найрлагчийн зохиолыг сэгсэтэл нь унших хэрэгтэй байгаа байхгүй. Баримт кино шиг хамаг юм үн цэвэр их дургу. Уран сайхны кинон дээр бол заавалчгүй юу баймар ахгүй. Хэтрүүлэг юм уу те. Гой уран сайхны шийдлүүд байх хэрэгтэй. Биш ингэдэж шүү дээ. Одоо ингээд зураачд өрдөн шүү дээ хамаг юм. Тэнгүүд зураачд ерөөсө хооллохгүй шүү дээ. Яг л харж байгууд нүдэн дээр амар гож үжигс идэл тусмаа баярлаа. Сцен сайхан боллоо. Шин ямар кадр дээр ямар гэж үзье. Энэ одоо энийг хардаа энэ одоо л ингээд кадр дүүрж байгаа байхгүй. Бэлтгэл дээр хөлс асгарвал тулаанд цус багаас гарна гэдэг шиг. Одоо pre-production дээр хөлсийг асгарвал post production дээр цус багаас гарна л гэж боддог шүү дээ. Киноч. Мантлах гэрийн хаалгыг нэг байр да марклаа тий. Одоо гадаа амир салхитай байна. Тэгээд трансмиттер тасраад салхинаас болоод сүлжээн алдаад, сигнал алдаад дэлгэцэн гэж зурлаа. Одоо ингээ гацчихсан. Тэгээд фокус барихад жоохон хэцүү байна. Тэгээд сайн ингээ сайн марклаа тавсан тэгээд мэдрэмжээрээ бүр тасрал явна да. Плейбек төгсгөлийн плейбек харж байна. Бүр ямар ч алдаагүй явцсан байна. Ямар гоё вэ? Ийм гоё байна. Ийм гоё мэдрэмж авалгүй утсан байна. Нэг амралтын өдөр нэг иймэрхүү л байх шүү дээ. Иймэрхүү юм. Уцалгад суунда. Удан түндэр алтан улаан Бурла хярун лада Михаласин ширдэдэ Одоо ингэсгээд
Юу зургийн талбар явна. Тэрүүгээр очиж өнөөдөр нэлээд олон немо сцентэй. Жохон жүжигчдэг одоо нэг жоо хөгжөдөх хөт. Нардаг Монгол ороо насаран дрохнута намайг түрүүсэн ээж ном сурсан айсисадэх наадам тогно хартмэн чамда бияд хүрнгээ харцаа чамтайгаа яаж билээ хартмэн очир амир юм. Үчи яа очтаач. Хурдлаажээ Загцсан байсан. Миний ч солиорд явж загцсан байсан. Очир загцсан байсан гэдэг үг. Мэдээгүй. Алтай нөө. Ой нөө. Ятасангийн сүүлийн эсээ энэ хүрээд өндөрлөж байна. Тэр мондог бяцхан жүжигч юм маань байлаа. зураг дуусаа. За. Одоо юу хийх вэ? Баяртай. Басараа. За өглөөний минь өнөөдөр бараг сүүлийн сэрэлт болчих магадгүй. Тэгээд бид нар сцены бүгднийг авах юм бол энэ бол өнөөдрийн бараг сүүлийн сэрэлт болно гэсэн үг. Улаараад аль хэзээ мандчихлээ. Яг намайг ингээ босонгууд ингээ нар тэнгэрийн хаяа болаараа нар мандах чи шүү би гэж гарч ирдэг байхгүй. Тэгэхээр бас аюу гоё. Босонгууд хаалгаар багтахгүй. Дээшээ тэнгэр хол. Доошоо газрах туу. Тэгээд энэ хөдлөлтөө тэгээд энэ нөгөө хамтаагаар хөдлөх юм биш үү тий. Тэрнээс өөрөөр дангаараа явах. Тий дангаараа явах арга байхгүй. Өглөөсөө босоо. Ингээд дарцсан байж байгаа. Сүүлдээ барах байсан нь ууртаа шүү. Амар боломж байгаа. Гоё шүү болж ийн үү? Битгий. Ёо. Цэцтэй гоё нэстэй шүү дээ. Хаалсан байна. Үгүй шүү. Ийг. Бокс аваатай шүтдэр чи бокс. За. Шүлээ. Заахар. Мотор. Текст яач. Ингэж үчгүй. Аяга яасан. Нэрэ баярч. Натурын сүүлийн хоол. Жохон үнийг таа. За ингээд зураг авалт маань өнөөдөр яг энэ одоо хялгаан нутагт ирээд 2 сарын өр үзэж जैन. Тэгээд өнөөдөр бидний ноёны хотог буюу яг энэ товцог дээр барьсан одоо байгууламжаа зураг авалтынхаа декорацийг буулгаж одоо бүгдээр хурааж байна. Бүгдээр анх ямар сайхан үзэсгэлэнтэй байгальд ирлээ. Яг энэ чигээр нь үлдээн шүү гэд манай залуучууд бүгдээр сэтгэл зүрх нийлээд одоо бүгдээр энэ хавийнхаа одоо декорацийг хураангаа энэ хавийнхаа хог болон бусад зүйлсээ цэвэрлж байна. Дөнгөж ирээд одоо би нэг 5 хонжийн хотын зураг авалтууд дараараас ороод ирсэн. Дөнгөж мэдээж энэ төвжирлийн асуудлаас ахуулаад л те. Тэгэхээр маш их асуудлууд бидэнд үүсэж байгаа. Энэ ахуйг бүрэн бэлдэн хийн гэдэг манай зураачдад маш их ачаал өгж байгаа. Энэний бэлтгэл ажил гэдэг бол маш нүсэр зүйлүүд байдаг. Зуны дэлгэр сайхан нов ногоо үед ихэлсэн бол одоо юм цастай удахгүй бараг шинэ он гарч шинжид болчихжээ. Манай залуучууд бол мэдээж маш хурдтай ажиллаж байгаа. Гэлээгээд гол нь бид нар бэлтгэл ажил киноны үндсэн хамгийн суур зүйл угаасаа бэлтгэл ажил байдаг. Тэгээд энэ дээр бол маш их анхаарч ажиллаж байгаа болохоор жоохон цаг хугацааны үед өнөөдөр юм цастай өдөртөө зоолгочлаа. Гэхдээ энэ одоо зарцуулж байгаа энэ цаг хугацаа гоо дэлгэцэн та бүхний нүдийг болон сэтгэлийг баясгах байхаа гэдэгт бол итгэлтэй байгаа. Сайн уу?
одоо ингээд хамгийн их киноны ихтэй интересттэй авахгүй чинь. За тэгээд ер нь бол хялгамтад байхад амар гоё байдаг байсан. Гэтэ ер нь хялгамттай биш хүмүүстэй байдаг байсан. Ингээ манай бүх жүжигчид ирсэн амар гоё юм. Яг одоо энэ нөгөө эхнэр үсэн штэ. Энэ эхнэр үс тэгэнгүүт одоо яг энэ одоо энэ яг гоё л тэгээд малгай энэ амар хүнд. Ер нь за нэг анх бол ингээ зүүнгүүт толгоо эргээд ингээ дотор мөх хараад ингээ унах чам шиг мэдрэмж төрөд идэгсэн. Одоо бас ч гэж гайгүй дасаад арай гайгүй болцсон. Гэтэ ер нь бол удаан зөөх юм бол ингээ толгоо өвдөөд тэгээд одоо энэ төмөр байгаа зү хитрхээ их ингээ чанга толгоо дээр дарахлаар толгоонд ингээ сүлд нь авсны дараа орой ингээ толгоо өвч орцсон гэдэг. Хамгийн тэр нь л жаахан асуудалтай. Тэрнээс бусдаараа бол аюу гоё. Тэгээ хүний нэг сайн муу дотоод мөн чанарыг харуулсан ийм байдалтай хосолсон байдалтай нисгээ хийх гээд авч байна. Зураг авалт маань бол ерөнхийдөө өндөрлөгт өгч байна. Одоо бидний яраас павильоны дотор одоо нэг зураач нарын ажиллаар бүтдэг орчинтой тийм хүрээний одоо хоолны газар гэдэг юм уу, хүрээний эмсийн үрэлэн гэдэг юм уу тийм байрлалуудтай газар одоо авал тэгэл ер нь киноны маань зураг бол 100% дуусч өндөрлөж байна. Нэг юм объект барьчаад тэрнийга өнгө мөнгөөр одоо юу гэдэг чинь те энэ хаалгаас сунгаж авч өөр газар байрлуулангууд яасан байх дөөг бид нар павильоныхаа шийдлүүдийг те 4 өөр павильон хийж болж байгаа байхгүй одоо энэгээр бол хүрээ бүл яг ийм байсан гэж бол байхгүй. Манжийн одоо сүүлчийн жил юм уу да манай үйл явдал маань тэгэхээр ийм хятад архитектур, хятад дизайны нөлөө маш их орцсон. Тийм үү? Маш их орцсон байгаа уу байхгүй. За намайг мөнх болт гэдэг мөрч киноны Нанзад гэдэг оюуны адуучны дүрд тоглосон байгаа. 1910-ад оны үйл явдал болохоор тухайн үед одоо байсан Монголын дээр үеийн хальсны бичлэгүүд байдаг шүү дээ. Тэдний хүмүүс ямар хуу зам байдалтай байсан тэднийг харж тэгээд бас хуучны түүхч хүмүүстэй уулзаж сонсож дээ дээр үеийн хүмүүсээс ингээд хараад тэгээ өөрөө ерөөхдөө хөдөө өссөн болохоор бас одоо малтай ойрхон байсан учраас надад даваа тал болсон. Продюсерүүд, найруулагч нар бүгдэнд нь маш их баярлж байгаа. Энэ боломж олгосонд би цаашдаа улам их хичээж ажиллана гэж бодож байгаа. Одоо Санфур ресторанынхаа хаягийг бид нэр 20 дугаар зууны ихэнх маягийн хар одоо яг нэг уламжлалт стилээр хийж байгаа болохоор Яалт бичнэгээ ер нь кинонуудын нэг дүр хувиргалтууд амар таалагддаг. Дүр дээр ажиллаж байгаа ажиллагаанууд тэгээд тухайн дүрүүдийн хооронд амар их ялгад юм байлээ л дээ. Мөрч олон ангид уран сайхны кинонд тоглох боломж олдлоо. Нилээ эртнээс бол тоглоулна гэдэг энэ сануулга Orange Entertainment болоод Дэлгэр 2 найруулагчийн зүгээс сануулсан байсан. Тэгээд заавал найзтай минь хамт тоглоулахаар бас нэлээ нүсэр 2 том сценд орлоо. Мас ихтэй тийм сценд оролцлоо. Тэгээд кино багийнхаа нийт хамт олонд амжилт хүсье. За дэгийн найзынхаа 95% зүүдний хүн, за 95% олон ангит кинон дээр пүүч 2 тусдаа нэг сцен дээр тоглолцсон. Нэг тусдаа бүтээл дээр нь тоглолцоо. Одоо ингээд бас дэгийнхээ кинон дээр яг ингээд хоёулаа хамтдаа тоглох нэг тийм давшин олдлоо.
Тэгээд хамтарч ажилласан нийт Оранж Интертай хамтын хамт олон болон Absolute Film-ийн тэгээд нийт уран бүтээл залуустаа Баттун нартай бүгдэнд нь амжилт хүсье. Маш сайн кино болох болтугай гэж хүсэн өрөөё. Хүрээний хятадууд монголчуудад зориулж зохиосон хоол юм гинлээ. Элдв ногооныхаа үлдэгдлийг нийлүүлж хуураад бөөрөнхийн мах тостой шүл хийгээд болгошдг юм байлээ. Юу? Арай үгүй байлх үү тийм. Тэгээ юу гэдэг нэртэй хоолоо? Хуйцаа. Хуйцаа? Би масууд энэ ороод нүг мөнгөс нэг нь одоо саний тэр. За энэ энэ. За та тавхаа. За ишээ ороо. Ики ирээд. Би хоцтой. За арих өгөөрэй. Ишээрээ арих өгөөрэй. За ноёнтон цаахан үйлчлээ. Киноныхаа танилцуулга нүр зур буюу постерын зураг авалтын маш том ажлын нэг өдөр орой өнгөрч байгаа. Тэгээ бидэнтэй хамтарж байгаа MK Photo Studio бол бидний маш том давуу тал энд үүсэж байна. Хүлээлгийн танхим. За эндээс ерөөхдөө бид болохоор энд ингээд ерөөхдөө хувц сонор бүх юмудаа ингээд нааш таасан солиж байгаа. Тэгээ ингэнгүүт одоо манай дэлгэр гişи маань энд нүүр будгийн хийж байгаа. За ингээд манай жүжигчд маань байна. Манай нүүр хурагчд маань. За тэгээд энэ ийшээ ингээд ороод ирэхээр өөрсдөлгчтэйгээ уулзч хүлээж авч за зургийн маань байдал ийм гарна гэсэн тийм ингээд бүх захиалгыг энэ дотор гүйцэтгэдэг. Дүрс видеонууд энд ингээд явагдаж байна. За студи маань 2 том студ буюу зураг авалтын өөрөө танхим байгаагийн нэг хэсэг маань ингээд явж байна. За энэ болохоор манай дараагийн студ өөрөө за бидсэн зураг авалтанд ингээд үргэлжилж байгаа. Сериал буюу олон ангит кино, түүхэн детектив, мөрч киноны хамт олон өнөөдөр постерын зураг авалтыг MK студиуд хамтран гүйцэтгэж байна. MK студиудынхаа маш их баярлалаа. За одоо шөнийн 4 цаг болж байна. Бидний одоо ингээд сүүлийн зураг авалтууд маань эхэлж байна. Тэгээ одоо өнөөдөр аг болон намзад гээд 2 дүрийн маань бүр зурган дуусж байна. За кат авсаа. За баяр үргээ ахаа. Ноёны зураг дууслаа. Анх өстө нөгөө залуу байсан чинь гоё хамт олон дотор гоё жүжигчтэй цуг явна гэдэг чинь. Үнэхээр л өстө нисгч хүн байдаг бол нисчил явсан баг. Одоо ч юугээ одоо 60 гараа явчихж байна. Тэгээ одоо залуучууд мундаг болсон байна. Чи 3-4 сар хамт явцсан хүүхдүүдээс одоо ингээд холбогдохоор бас жоохон гонигтай байна. Жижиг ахтай өгнөө. Ахаа хоолоо зоглоно. За сайн хоолоор энэ манай киноны хамгийн сүүлийн хоол. Бид нэр ингээд дууслаа хаа. За 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр одоо яг энэ мөрч олон ангит киноны маань зохиолч надад анхны саналаа энэ надад нэг ийм зохиол байгаа. Энэ кинон дээр хамтарч ажиллах боломжтой юу? Миний зохиолтой танилцаад үзээч гэж хүсэл тавьсны дагуу яг зохиолтой танилцчихсан байна. Үүнээс хойш одоо тухайн кино маань бүтээл болоод сүүлчийнхаа сценийг авч байгаа. Өнөөдөр нийтдээ жил 2 сар өнгөрсөн байна. За зураг авалтынхаа явцыг харахад үнэхээр сэтгэл хангалуун байна, маш их догдолж байна. Учир нь гэвэл бидний хийж бүтээсэн энэ бүх зүйлд олон хүний маш их хөдөлмөр мөн түүнийг дагаад санхүүч гэсэн маш их орсон байгаа. Тэгэд бидний энэ анхaalт санаачилсан мөрч төслийг маань дэмжин ажилласан Ву Монголиа, Ву оригиналынхаа хамт олонд юуны төрөнд маш их баярлалаа гэдгээ илэрхийлэх нь зөв болоо гэж хүсэж байна. За ингээд энэ мөрч олон ангит киноны хамгийн анхны моторыг дуурахад байж байлаа. Одоо ингээд хамгийн сүүлчийн план ингээд авагдахад бэлэн болсон. 6-гийн 14 юм бэ? 8-ийн 2. Энэ бол сүүлчийн сцен, сүүлчийн шот, хамгийн сүүлчийнхаа яг зураг авалтыг хийж байна. Мөрч олон ангит киноны хамгийн сүүлчийн шот авах гэж шүү. Анхаар мотор. Авлаа.
баяр хүргэе. Хоёр том төслийн ард амжилттай гарлаа. Дүүдээ баяр хүргэе. Өсөл мөрөөдлөө битгийгээрээ салбартаа од болж гэлцээ гэж байна. Та бүхэндээ маш баярлалаа. Cheers маргааш зүгээр аль зөө.